Сайн байна уу хайр сонсогч минь? Зөвхөн төгрөг түүх суугтаа тавтай мэрэл. Амьдралдаа хэдэн удаа маргааш гэж хойшлуулж байсан бэ? Мөн тэр маргааш чинь ирсэн үү? Зарим маргааш хизээш ирдэггүй. Энэ удаа би үүний тухай өгүүлэг уншнаа. Өнөөдөр маргаашийн өнгөрсөн. Зохиолч өнгөлөг. Намрын бүрхий гудамжны шилэн цонхонд сарнайн царай тусаж тэр царай өөрийнх нь биш мэт санагдана. Хоосон цонхтой дэлгүүрийн дор талын харанхуй. Харин шилэн дээр нь гудамжны туяа тусгаад тэр тусгалд сарнайн тусгал өөрийнх нь биш. Хоосож өнчөрсөн, ганцаардсан эмэгтэйн дүрс тусаж байлаа. Энэ дэлгүүр нэгэн цагт түүнийх байсан юм. 5 хагасын автобус хүлээж зогсоход энэ буудал нь яг л өмнөх дэлгүүрийнх нь хажууд байгаа учраас сарнай ажлаасаа харих болгондоо энэ цонхонд нүрээ ширтэж зогсох нэгэн зуршилтай болсон. Агдарсан намрын навчис хөлд орж имээгүй нэвтрэнэ. Цонхны цаана нэгэн цагт түүний оёдлын машин зогсож ханан дээр нь ски малгай, ноосон ороод дөлгөөтэй, лангуун дээр нь гар хийцийн дээл эвхээтэй байх үлээ. Одоо тэнд зөвхөн тоос. Харин тавиур үлдэж цонхон дээр нь түүний өнгөрсөн тусаж байв. Маргааш гэж тэр дотроо хэлв. Маргааш бодъё. Сарна 3 жилийн өмнө энэ дэлгүүрийг алджээ. Учир нь юу байсан бэ гэвэл зээл. Тэр үед бизнес сайхан явж захиалга ихсэж тэр томруулъя гэж бодсон юм. Ганаа тэр үеийн найз залуу нь банкны зээл авъя. 2 дахин том лангуу түрээслэе. Импортын бараа оруулж ирье гэж урамшуулсан. Эрсдэлгүй бол ашиггүй гэж тэр инээж хэлдэг байв. Сарнай дотроо эргэлзэж байсан. Шүн нойргүй хөвтөж тэр зээлийн гэрээний цаасыг тэрвэрсээр өглөө болгодог байлаа. Гэвч тэр эргэлзээгээ хэлж чадсангүй. Үг дуугаа хурааж гарын үсэг зурв. 2 жилийн дараа ганаа алга болсон. Барааны мөнгөч хүнч хамт алга болов. Зээлийн төлбөр сарнаа бүрэн дээр дангаараа үлдэж тэр дэлгүүрээ оёдлын машинаа бүр гэрийнхээ тавилгыг хүртэл худалдан төлбөрөө барагдуулсан билээ. Тэр өдрөөс хойш сарнаа шинэ юм эхлэхээс айдаг болжээ. Алдсан болгоноо санах болгондоо дахиад л алдах байх гэж бодно. Хайр гэж бас нэг өнгөрсөн бий. Дорж сарнаатай нэг хороолол төсөж нэг сургуульд явж насан туршдаа найзууд байсан хүн. Дорж түүнийг хайрладаг, сарнайч мөн түүнийг нь мэддэг. Сарнай доржигч бас хайрладаг. Нэгэн зуны оройд тэд хорооллынхоо ард толгод дээр гарч хотын гэрлийг хараад удаан суусан юм. Дорж гинэт ярианы голоос чимээгүй болж сарнай руу эргэв. Сарнай гэж тэр хэлв. Дуу хоолойн жижирхийлв. Би чамд нэг зүйлийг хэлмээр байна. Удаан бодсон. Сарнай зүгрэх хагарах мэт цохилж тэжинд нь батгаа байлаа. Тэр доржи юу хэлхийг мэдж байлаа. Өөрийнхөө юу хэлхийг ч мэдж байлаа. Гэвч тэр айв. Хэлж өгөл бүхэн өөрчлөгдөнө. Найзууд үлдэх найдвар алга болно. Юу болохыг мэдэхгүй. Тэр айдас түүнийг холоог нь баймилж өглөө. Маргааш ярий гэж сарнай нэмсгэлж хэлв. Орой болж байна. Маргааш ярий. Доржи нүүрэн дээрх гэрэл унтарч. Тэр толгой дохиод дахин юу ч хэлсэнгүй. Тэр маргааш хичээж ирээгүй. Маргааш ярий гэж боцоор 8 жил өнгөрсөн. Нэгэн өдөр Дорж өөр хүнтэй гэрлэх гэж байгаагаа мэдээдв. Сарнай инээмсэглэн баяр хүргэж гэртээ ирээд хан налан суусаар үр цайтал уйлсан. Тэр шөнө тэр л ойлгосон юм. Зарим маргааш хизээж ирдэггүй. Бид маргааш гэж хэлэхдээ үндэ хизээж үгүй гэж хэлдэг байжээ. Ийхүү сарнай амьдралд маргааш гэдэг үгээр дүүрсэн байлаа. Маргааш энэ ажил хайна. Маргааш дахиад ойж эхэлнэ.
Маргааш дулаамаа эмээ дээрээ очино. Маргааш, маргааш. Гэтэл тэр маргаашийг хүлээсээр л өнөөдрүүд уруу даран өнгөрсөөр л нэг нэгээр алгуулсаар л харин сарнаа хойноос нь цонхондох тусгал руугаа ширтсээр л байв. Одоо сарнаа нэгэн жижиг компани данс бүртгэлийн өрөөнд ажилладаг. Өдөржингөө тоо хуулна. Нэг тоог нэг нүднээс нөгөө нүд рүү зөөнө. Хинч түүний нэрийг мэдэхгүй. Зөвхөн тэр данс бүртгэл бодогч охин гэдэг нэртэй байлаа. Үр дүнд нь тэр ганцаараа цонхон дээр сууж хүтэн будаа идэнэ. Орой 5-ын хагаст ширээгээ зэгцэлж хүн бүрийн адил гудамжинд гарна. Гэхдээ хүн бүрийн адил гэртээ яардаггүй. Тэр энэ нэг буудал дээр зогсож хоосон цонхондох тусгалаа ширтэн хүтэн шиг байлаа. Амьдрал нь яг л тэр тоонууд шиг нэг өдрөөс нөгөө өдөр рүү зөвхөн хуулагдаж хаашаач нийлдэггүй байжээ. Бус ирв. Сарнаа суудлаа сууж толгоогоо хүйтэн цонхонд тавиад нүдээ анив. Гадуур хотын гэрлээ нэг нэгээр асаад. Бусдын цонхнууд дулаахан шаргалтан гэрлээр тусгад сарнаа зүүмээсэн нүдээр ширтэв. Тэр гэрэл бүрийн цаана нэгэн хоол хийж, хин нэгэн инээж, хин нэгэн амьдарч байна. Зөвхөн сарнаа л гэрэлгүй цонхны доороос гадагшаа ширтэх мэт санагдана. Дулмаа эмээ зах дээр жижигхэн лангуутай гар хийцэн оймс бэлийн ноосн зүйлс зардаг. 80 нас эдийнэ давсан ч өглөө бүр хамгийн түрүүнд ирж хамгийн орой сүүлд хардаг. Сарнаа эмээ нас барсны дараа дулмаа эмээ түүнд жинхэнэ эмээ шиг нь болсон юм. Миний хүүхэд ирээ юу гэж эмээ сарнагийн хажууд наашир энцүү. Чи өдөр ирэх тусам тунхаа боллоо. Юу идэж уугаад байгаа юм бэ? Зүгээрээ эмээ гэж сарнаа зуудлынх нь хажууд тонгойн суув. Эмээгийн лангуун дээр ноосон оймс игнэн өлгөөстэй өнгө бүрээр эмх цэгцтэй тавьжээ. Тэр оймснууд яг л сарнаан нэгэн цагт хийдэг байсан идэл шиг нурлагтай. Сарнаан гар өөрийн ирэхгүй оймсыг тэмтрв. Ноос зөөлөв. Дулаахан. Чи мэдэж байсан биз дээ гэж эмээ түүний гарыг харж хэлв. Энэ хийг чи надад зааж өгсөн шүү дээ. 2 жилийн өмнө санаж байна уу? Сарнаа сансангүй. Тэр сүүлийн 2 жилийн манан дунд өнгөрөөсөн байлаа. Чиний гар алтан гар. Гэтэл чи түүгээрээ юу ч хийхгүй зүгээр л байна гэж эмээ зэмлэнгүйхэн харин гонилсан өнгөөр хэлв. Хүн болгон багаасаа гэдэгтэй. Чиний дотор чадвар байгаа. Чи зүгээр л өнгөрсөнд нь орхиод мартах хэрэгтэй. Би оролцоо эмээ. Гэхдээ дахиад л алдчихвэ гэж бодох юм. Эмээ инэв. Нүднийх нь хооронд салхи шуугаж зөөлөн чимээ гарав. Хүүхэд минь амьдралыг ажиллаар, амжилтыг чармайлтаар гэдэг. Алдалгүй явсан хүн гэж энэ хорвоод хизээж байгаагүй. Алдсандаа биш. Алдсандаа гацсан хүн л дуустдаг юм. Сарнаа юу ч хийсэнгүй. Тэр зөвхөн оймсыг гартаа тэрвэрч ноосны дулааныг мэдэрцв. Асууд автобусны хонх дуугарч зах дээр хүмүүс наашаа цаашаа яаран алхаж байлаа. Тэр бүгд хаа нэгтээ очих газартай. Зөвхөн сарнаа хаач очих газар байсангүй. Энэ оймсыг ав гэж эмээ түүний гар татгуулв. Өдрөх гэж байна. Хөлөө дулаацвал мөнгийг нь маргааш өгнө биз дээ гэж эмээ нүдээ анилган инэв. Сарнаа гинэд цээжинд зүсэх мэт мэдрэмж төрөв. Маргааш. Тэр үг түүнийг бараг л өвдөв. Тэр шин санаа найгүй хэвтэв. Цонхорлог сарны гэрэл орж ир ширээн дээр ноосон оймс хэвтэнэ. Тэр оймсыг гартаа авч эмээгийн нэгсэн хээг хуруугаараа дагав. Энэ хээг үнэхээр би зааж өгсөн юм болов уу? 2 жилийн өмнө би ийм зүйл хийж чаддаг байсан юм уу? Сарнаа утсаа аваад юу ч бодолгүй чихвчээ зүүж ямар нэг подкаст сонсохоор хэвтэв.
Сонсолгүй бодлоо тэр зүгээр л дуу хоолой хүсв. Толгой дотор нь маргааш гэх чимээг дарах ямар ч хамаагүй дуу хоолой. Подкаст донд нэгэн эмэгтэй ярьж байлаа. Дуу хоолой нь тайван гүнзгий. Тэр өөрийнхөө амьдралын тухай ярьж байв. Эрхэн залуудаа боломжуудыг алдаж харамссан тухай. Сарнаа нүдэн айнан суусаар л тэр дуу хоолойг сонсож байв. Би 10 жил гатсан. Харамсаж амьдэрсэн. Тэр эмэгтэй өгүүлв. Хийж амжаагүй зүйлдээ, хэлж амжаагүй үгэндээ. Гэтэл нэг өдөр би гинэт нэг зүйлийг ойлгосон юм. Би өнгөрсөндөө харамсаж энэ мөчөө өөрөө тэр төр чимээг болов. Маргааш бол өнгөрсөн болно. Өнөөдөр маргаашийн өнгөрсөн юм. Хэрэг би өнөөдрөөс бас алдчихвал маргааш би өнөөдрийн төлөө харамсах болно. Би өөрөөсөө асуусан. Би хэдэн өнөөдрийг өнгөрсний оронд оруулах вэ? Харнаа нүдэнэ. Та царанх вэ? Дээр нь гонзоромжны гэрэл бүдийн тусна. Өнөөдөр маргаашийн өнгөрсөн. Тэр үг түүний дотор аян мэтэл цахилж орж ирэв. Сарнаа гинэт сүүлийн 3 жилийг тоолж өглөө. Тэр 3 жилийн турш өнгөрсөн дэлгүүрийнхээ цонхыг нүрээ ширтэж, ганаагийн алдааг, доржийн хурмыг, зээл цаас дахин санаж амьдэрсэн. Гэтэл тэр 3 жил өөрөө одоо өнгөрсөн болж хувирчээ. Тэр 3 жилийг тэр юунд зарцуулсан бэ? Харамсалд. Зөвхөн харамсалд. Тэгэхэд маргааш гэж бас өнгөрсөн болно. Хэрв тэр өнөөдрийг бас албал ирэх жил тэр энэ шүнийг санаж би яагаад тэр шүн босч юм хийгээгүй юм бол гэж харамсах болно. Сарнаа дэрэн дээрээс зүрх нь хурдан цохилно. Тэр анх удаа ойлгов. Тэр өнгөрсөнд гатсан биш. Тэр өнөөдрийг алдаж байгаа юм. Тэр хоёр огт өөр зүйл байжээ. Өнгөрсөн тасаж болохгүй. Гэхдээ өнөөдөр одоо ч гэсэн түүний гарт байна. Тэр шин сарнаа дахин унтсангүй. Шөнийн гэрлээ асааж шургуулгаа ухаж хуучин тэмдрээ гаргаж ирэв. Тэр тэмдрийн хуудаснууд 2 жилийн өмнөх загваруудаар дүүрэн байлаа. Эсхийн малгай, ноосн зүнх, гар хийцийн дээл. Тэр загваруудыг хийсэн гар нь одоо ч түүнийх. Тэр чадвар хаашаач яваагүй. Тэр зөвхөн нуугдж байсан. Харамслын мандаа. Сарнаа шинэ хуудас нээж дээр нь том үсгээр өнөөдөр дараагийн өглөө сарнаа эртхэн босон. Гэтэ энэ удаа тэр өмнөх дэлгүүрийнхээ цонхонд нүрээ ширтсэнгүй. Тэр шууд сах руу очив. Эмээ гэж дулмаа эмээгийн өмнө зогсов. Намайг ноос хаанаас авдгийг зааж өгөөч хамгийн сайн. Эмээ нүд гэрэлтэв. Тэр юу ч асуусангүй. Зөвхөн инээмсэглээ. Үлээж байсан өдөр минь гэж хэлв. Сарнаад мөнгө байсангүй. Бэлгүүр түрээслэх, лангуу барих, бараа хураах боломж байсангүй. Гэхдээ энэ удаа дилийн дээл авахын оронд тэр өөр замаар бодов. Том лангуу хэрэггүй, түүнд интернет байна. Импортын бараа хэрэггүй, түүний гар байна. 2 дахь том газар хэрэггүй. Түүнд яг одоо энэ мөч, энэ өдөр байна. Сарнаа гэртээ оюутан болон гаргав. Эмээгийн заснаар хамгийн сайн ноосыг багаар өрөөндөө боллоо. Шүн бүр тэр сууж нэхэнч, ойж, эсхийн малгай, ноосон орвол дулаан өмсгий. Тэр идэлэл болгондоо сэтгэлээ зориулв. Анхны 10 идэллээ хийгээд гар утсан дээрээ зураг авч нийгмийн сүлжээнд нийтлэв. Дараа нь бичв. Гар хийцийн дулаан өвлийн юм. Эхний өдөр хинч хөдөлж авсангүй, 2 дахь өдөр мөн адил, 3 дахь өдөр бас хинч ирсэн. Сарнаа дотор хуучин дуу хоолой сэтрв. Харсан биз дээ. Чи дахиад л алдж байна. Чи юу ч хийж чадахгүй хүн. Тэр шин сарнаа
Одлоо хайж дэрэн дээрээ нүрээ дарж хөвдөв. Дэлгүүрийн цонхон дах сүнс мэт нүр нь дотроос нь дахин иргэн ирэв. Гэвч энэ удаа тэр нэг зүйлийг өөртөө сануулв. Дорж 8 жил маргааш гэдэг үг хэрхэн бүхнийг эдсэн. Тэр бос нүдээ арчаад дахиад л одлоо гартаа ав. 3 өдөр гэдэг өнгөрсөн биш гэж тэр дотроо хэлв. 3 өдөр гэдэг зүгээр л 3 өдөр. Дахиад 1 өдөр. 5 дахь өдөр нэг хүн энэ малгай үнэхээр гоё юм аа. Ханаас авч болох вэ гэж бичв. Сарнаа зүрх дэлсв. Тэр анхны малгайгаа савлаж өөрийн биеэр хүргэж өг. Худалдан авахч эмэгтэй малгайг углаад талент харж инээмсэглэн. Сарнаг энд нэг зүйлийг мэдэрсэн юм. Энэ нь зүгээр л түрээсэлсэн томлонгуй импортын бараа байгаагүй. Өмнөхнөөс өөр мэдрэмж. Энэ нь түүний өөрийнх нь гараар гаргасан зүйл. Нэг хүний өөдөөс дулаацуулж байгаа мэдрэмж байв. Хүн жигдхэн явсны дараа нэг өдөр худалдан авахч оролтны утас сул байна гэж гомдол гаргав. Хуучин Сарнай бол энэ үгэнд би чадахгүй хүн гэж дахин нуурах байсан. Гэвч шин Сарнай энэ оролтыг буцааж авч шөнийн дотор нэхэж дээр нь өршөөл үссэн бяцхан загтал хавсаргаад буцаав. Тэр эмэгтэй дараа найзуудаа Сарнайгийн дэлгүүрийг санал болгож алдаа гэдэг төгсгөл биш харин засаж болох мөр болохыг Сарнай анх удаа ойлгов. 7 хоног өнгөрөв. 2-7 хоног өнгөрөв. Захиалга нэгээр ирж эхлэв. Сарнай шөнө унтахаа мартаж ойдог болов. Гэхдээ энэ удаа нойргүй хэвтэх онсон шөнүүд чиг биш харин гараа ажилуулж бүтээдэг шөнө байлаа. Тэр өглөө бүр өмнөх дэлгэрүүгээ хажуугаар өнгөрөхдөө цонхон дох тусгал руугаа эргэж харахаа болжээ. Учир нь түүний дурагшаа маргааш руу хандсан байв. Захиалга гарт нь багтахаа болоод Сарнай Цэрмаа оюун гэх 2 эмэгтэйг хамтрагчаараа авав. Цэрмаа 3 хүүхэдтэй нөхөргүй гэртээ ажил хайж олдохгүй байсан юм. Оюун өвчтөе ээжигээ асран гэртээ байдаг. Гарч чаддгүй байлаа. Хойлоо чадварлаг гартай. Гэвч хорвоо тэдэнд хаалга нээж өгөөгүй хүмүүс байна. Сарнай тэдэнд дэмийхээ зааж өгсөн хээг зааж өгөв. Чиний гар алтан гар гэж Цэрмааг нэг малгайгаа уурлахад нь хэлв. Яг дулмаа имэд хэлсэн шиг. Цэрмаагийн нүд чигтэв. Надад хин ч ингэж хэлж байгаагүй гэж тэр шивнэв. Сарнай тэр мөчөд нэг зүйлийг олгов. Дулмаа эмээгийн нэг үг энэ нэгэн түнд өгсөн өгөж болгосон. Тэр нэг үг одоо түүгээр дамжин дахин нэг хүний өсөх боломж олгож байна. Жижигдвэл нэгээс нөгөө дамжиж байлаа. Өвөл болж эхлэв. Хүйтэн салхи хотод үлээж их. Гэхдээ хүүтрэх тусам Сарнай дулаан эдлэл эрэлттэй болов. Нэг өвлийн дотор түүний жижигхэн онлайн хуудас хотын олон хүний мэддэг хуудас болов. Аврын ихэнх сард Сарнай анхны жижигхэн дэлгүүрээ нээв. Том биш гудамжны болонд орхигдсон ганц руу. Гэхдээ энэ удаа зээлээр биш өөрийн хийж олсон мөнгөөрөө анхны алхамаар нээсэн байлаа. Дэлгүүрийн цонхон дээр тэр өөрийн гараар урлсан Сарнайн дулаан гэж бичсэн байв. Нээлтийн өдөр дулмаа эмээ хамгийн түрүүнд ирэв. Тэр шинэ дэлгүүрийн босгон дээр зогсож цонхоор догшин ширтэв. Ноосон ороод эсгийн малгай дулаан омис игнэн өлгөөтэй өнгө бүрээр нэмэх цэгцтэй жагсаажээ. Яг л хэдэн жилийн өмнөх Сарнайн дэлгүүр шиг. Гэхдээ энэ удаа цонхон дээр нь Сарнай нүүр сүнс шиг тусаагүй байлаа. Энэ удаа цонхон дотроос гэрэл асч тэр гэрэл гудамжинд тусч байв. Миний хүүхэд гэж имээ нулимс цэлэгнүүлэн нэтэнгүүрийн нүдэ арчив. Чи буцаж ирлээ. Үгүй ээ. Сарнай эмээг тэрж хэлв. Би буцаж ирээгүй. Би урагшаа явсан. Болтой Сарнай тэр дэлгүүртэй танилцсан юм. Тэр ноосны нийлүүлэгч байв.
Өдөөнөөс цэвэр ноос авчирч хот руу хүрэгдэг. Эхэндээ тэр зүгээр л Сарнай ноосыг нийлүүлдэг хүн байсан. Тэгээд тэр ноос авчрах болгондоо нэг л удаж Сарнайн эдлүүдийг өсөж асууж инээдэг болов. Тэр Сарнай хийсэн юм болгоныг анзаардаг байлаа. Энэ хээ юу гэсэн утгатай вэ гэж тэр нэг өдөр оролтыг зааж асуув. Эмээгийн маань зааж өгсөн хээ. Хуучин монгол хээ. Нар, гэр, зам гэсэн утгатай. Сарнай хариулав. Бол тэр оролтыг удаан ширтв. Зам гэж тэр дөөлн татв. Тэр зам сонгогдож чадсан хүн юм байна. Сарнай юу ч хэлсэнгүй. Гэхдээ тэр шөнө тэр нэг зүйлийг олгов. Энэ удаа тэр айгаагүй байв. Доржин үед тэр маргааш гэж хэлэн бодсноор 8 жилийг алдсан. Гэхдээ Сарнай одоо өөр хүн болсон билээ. Тэр одоо мэддэг болов. Маргааш гэж хизээч ирдэггүй. Үг хэлэх ёстой мөч бол үргэлж өнөөдөр байдаг. Дараагийн удаа болд ноосоо авчраад Сарнай түүнд аяах цай хийж өгөөд өдрөн шууд ширтэж байгаад хэлв. Болд та ноос авчрах болгондоо хэр удаан үлдэхдээ инээсгэлж байгааг анзаарсан юм. Болдын нүур улав. Тэр инээж толгой майжв. Анзаарчихсан юм байна да. Тийм ээ. Тэгээд би ч бас удаан үлдээсэ гэж хүсдэг болсон. Тэр энгийн хоёр хүний амьдралыг орчуулсан юм. Сарнай энэ удаа маргаашийг хүлээгээгүй. Тэр өнөөдрийг сонгосон. Жил өнгөрөв. Дараа нь бас нэг. Сарнайн дэлгүүр нэг байснаа 2 болов. 2 байснаа 4 болов. Хотын өөр хороололд Сарнайн дулаан гэсэн нэртэй гэрэлтэй цавхууд асуув. Сарнайн оёдолчдын баг 10 хэдэн хүн болж өргөжөв. Бүгд гэртээ ажил хайж байсан чадвартай боловч хин ч олж хараагүй эмэгтэйчүүд. Сарнай тэдэнд яг л дулмаа эмээн түүнд хандсан шиг хандав. Чи чадна. Чиний гар алтан гар. Зүгээр л өнгөрсний өрөнд бүү ор. Болд ноосны нийлүүлэлтэд том болгож хөдөөгийн малчтаас шууд цэвэр ноос авдаг сүлжээ байгуулав. Хоёулаа нэг ажил хийдэг болов. Нэг нь ноос авчирна, нөгөө нь дулаан болгоно. Асуудал гарах болгондоо тэр хамт тэд хамт сууж Сарнай дахин зээлийн цасны өмнө ганцаараа суусангүй. Энэ удаа хэн нэгэн түүний хажууд байлаа. Нэг өдөр ганаа хаалга цонх шууд орж ирэв. Сарнай түүнийг шууд танилаа. 3 жилийн өмнөх цоглог залуу одоо туранхай, нүүр нь буурсан. Нүдэн цог золбоогүй болж уржээ. Гарнаас Сарнайг хараад нэг л эвгүрхсэн инэв. Сарнай чи сайхан амьдарч байна шүү дээ гэж тэр дэлгүүрийн нэгэнсэн эдлэлүүдийг тойрон хараад хэлв. Сонсон л доо. Чамайг чадахыг би мэдэж байсан юм. Хуучин Сарнай бол энэ хүнийг хараад зүрхэн хагарч уур гомдол нулимс холилдон оргилох байсан. Тэр энэ мөчөө хэдэн зуун удаа төсөөлж юу хэлхээ хүртэл зэхэж байсан. Гэвч одоо тэр гайхалтай тайван байгаа. Нүдэнд нь гал бадарсангүй. Тэр зүгээр л нэг нь танихгүй хүн болсон байлаа. Чамд юу хэрэгтэй вэ гэж Ганаа гэж Сарнай намуухан асуув. Ганаа толгоогоо майжиж хэсэг ярвайн зогсоод эцэст нь жижиг зээл гуйв. Сарнай түүнийг сонсоод дуустал нь хүлээв. Дараа нь тэр нэг аяг халуун цай хийж өгөөд би чамд зээл өгөхгүй Ганаа. Тэгээ чамд би хараалч хэлэхгүй. Чи надад нэг юм авч явсан. Мөнгийг биш харин өөртөө итгэх итгэлийг минь. Тэр итгэлээ би өөрөө буцааж олсон. Тэгээд одоо ойлгож байна. Чи надад хамгийн том сургамжийг өгсөн юм байна. Алдаа гэдэг хүн хин нэгний буруу биш харин дараагийн алхмын багш юм байна гэдгийг. Ганаа юу ч хэлж чаддаггүй. Цайгаа уугаад гарч чадав. Тэр явсны дараа Сарнай нэг ч удаа түүнийг бодсонгүй. Зүрхэн доторх 3 жилийн өрөө тэр өдөр төлж дуусгасан мэт санагдав.
Уулын чинээ харийг туулайн чинээ цагаан дийлнэ гэдэг. Сарнайн дотор ганцхан туяа гэрэл бүх харанхуйг артсан байлаа. Нэг намрын орой сарнай хамгийн анхны дэлгүүрийнхээ цонхны өмнө зогсов. Удамшны гэрэл асч цонхон дээр түүний нүур тусав. Гэтэ энэ удаа тэр нүрний цаана хоосон харанхуй биш харин дулаан гэрэл игнэн ноосон идэл хүмүүсийн дүр харагдана. Цонхон дахь тусгал руугаа ширтэж байтал хажуугаар нь бол ирж зогсов. Хоёр нүур зэрэгтэн цонхонд хамт тусав. Юу бодож байна гэж болд асуув. 3 жилийн өмнө гэж Сарнай хэлв. Би яг ийм цонхны өмнө зогсож өөрийнхөө хоосон тусгалыг ширтэж байсан. Тэр үед би цонхон дотроос юу ч хараагүй. Зөвхөн өнгөрсөн царайгаа л хардаг байсан юм. Одоо юу харж байна? Сарнай инээсгэлв. Одоо бол би цонхон дотроос гэрэл харж байна. Дулмаа эмээ 2 жилийн өмнө жилийн дараа таалалт өгсөв. Сарнай эмээгийн хамгийн сүүлийн занд үдэхдээ эмээгийн зааж өгсөн хээтэй ороолтоор мөрийг нь бүтэв. Тэр ороолт дээр нар, гэр, зам 3 хийлэгдсэн байлаа. Оршуулгын дарнаас зах дээр эмээгийн хоосон лангууны өмнө зогсов. Лангуу хоосон гэхдээ Сарнайн дотор эмээгийн нэг үг хизээж хоосордгүй байв. Алдсандаа биш. Алдсандаа гацсан хүн л дуустав. Сарнай тэр өдөр эмээгийнхээ нэрэмжит сан байгуулав. Тэ ажил хайж буй чадвартай боломжгүй эмэгтэйчүүд ноосон одлын машин анхны мэдээллийг өнгөө өгдөг болов. Тэр нэгийг нь гаргаж ирэхэд хэлдэг үг нь үргэлж л адилхан байв. Чиний гар алтан гар. Зүгээр л маргаашийг бүүхэлээ. Өнөөдрийг сонго. Жилүүд орсов. Сарнайн дулаан. Тэн олон газар гэрэлтэй цонх болов. Тэгээ Сарнайн хувьд хамгийн чухал дэлгүүрийн тоо биш байлаа. Хамгийн чухал нь тэр өглөө бүр сэрэхдээ өнгөрсөн рүүгээ биш өнөөдөр рүүгээ хардаг болсон явдлаа. Нэгэн өвлийн орой Сарнай анхны дэлгүүрийнхээ цонхны өмнө дахин зогсов. Цас зөөлөн бударна. Цонхон дотроос гэрэл урсан гарч цас гэрэлт гэлэлцэн був. Тэр тусгал руугаа ширтв. Хэдэн жилийн өмнө энэ цонхон дээр өнгөрсөн ганцхан эмэгтэй сүүдэр тусдаг байсан. Одоо тийм дурагшаа харсан эмэгтэйн дулаан нүр тусав. Сарнай ойлгов. Өнгөрсөнчлэн түүний хинж засаж чадаагүй. Харин маргааш гэдэг хол газар хүлээж буй тавилан биш. Харин өнөөдрийн гарааг урсгаж үр дүн байжээ. Хүн бүрийн өнөөдөр өөрийн маргаашаа дотроо хүлээдэг. Чухал нь өнгөрсөндөө харамсах биш. Харин маргааштай гэрэл үлдээхийн өнөөдрөөрөө амьдрах явдал. Тэр харамсахгүй. Ганц өдрийг бүтээж чадвал түүний маргааш гэрэлтэй болох ажээ. Хайр сонсогчид минь, Сарнайн түүх таалагдсан бол өөрсдийн түүхээ комент хэсэгт үлдээгээрэй. Лайк болон subscribe дараарай. Өнөөдөр одоо ч таны гарт байна. Өнөөдрийг гэрэлтүүлж маргаашаа гэрэлтэй болгоо.